Эдийн засгийн эгтгчүүлэх зорилгоор засгийн газар эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 100 хоногийн хугацаа нь сарын 18-нд дуусна. Үүнтэй холбоотойгоор улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн ажлын албанаас эдийн засгийн яам Монгол банкнд хандаа алтан бичиг хэлгээжээ. Энэхүү алтан бичиг 5 асуудлыг хүндсэн байна. Тодорхойлбол эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсвөөс гаргасан зардалын тайлан, бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд хэрэгжүүлсэн зохион байгуулалтын болон зохицуулалтын арга хэмжээ, түүний үр дүн, улсын төсвөөс зээл аваад эргэж төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт, үрийн үлдэгдэл, төлөөгүй шалтгаан, авсан арга хэмжээний тухай болон эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүү мэдээ улсын өрийн талаар тайлагнахыг хүссэн байна. Улсын хурал суудлага намуудын төлөөлөл хуралдаж ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг дахин тавьжээ. Өнгөрсөн 6 дугаар сард тус намууд засгийн газраас санаачилсан газрын тухай хуулийг ашигтмалтын тухай хуулийн төслүүд нь үндсэн хуулийг зөрчсөн, авилга хийлэх бол буурах биш өссөн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэх үндслүүдэд ерөнхий сайд алтан үеийг буруутган огцрох ёстой хэмээн шаардлагыг хүргүүлсэн байна. Харин энэ удаад дээрх шаардлага нь дахин нэг үндслийг нэмж ерөнхий сайд эрх мэдлээ ашиглаж хууль зөрчсөн, ахлах зөвлөх ганц үгтэйгээ Төв аймагт хуржлаа хорих ангид очиж уулзсан тул бүгд найрамд хятад ард улсын удирдагчтай гэрээ хэлц хийх ёсгүй, огцрох ёстой гэж үзсэн байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон 52 байршилт нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил энэ сарын 1-ээс эхэлсэн. Цахим бүртгэлийг нийслэлийн өмчийн харилцааны газрын хаягаар энэ сарын 15-ны 12 цаг хүртэл зохион байгуулах бөгөөд энэ сарын 11-ний өдрийн 16 цагийн байдлаар газар өмчлөх тухай цахим хүсэлт гаргасан 205,525 иргэн байна гэж нийслэлийн хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцах хэлтсээс мэдээлсэн байна. Гадагшлах болон дотогшлох долларын урсгалын зүрхэнд ханшийн өсөлт болон уналт үргэлжилсээр байна. 7 дугаар сарын байдлаар төгрөгийн ам доллартай харьцах нэрлсэн дундаж ханш 25 унсны үндэсний статистикийн газраас өчигдөр хэвлэлийнхэн зарласан байна. Төгрөгийн аншийн уналтыг зогсоогч Монгол банк бодлогын үгээ 1.5 пунктаар нэмж 12% өргөсөн ч өнөөдрийн байдлаар арилжааны банкуд зарж байгаа доллар 1896 төгрөгтөө тэнцэж байна. Монголын засгийн газраас 2014 оны 61-р тогтоолоор халах голын 1939 оны дайны ялалтын 75 жилийн ойг улс дээр тэмдэглэхээр шийдвэрлсэн. Тогтчлтын ажилтай холбоотойгоор зайсан дэх зөвлөлтийн дайчны хөршөө зогсолт зэрэг сэргээн засварлаж байгаа бөгөөд энэ сарын 12-13-ны өдрүүдэд зайсан талын орчмын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон талаар мөн мэдээлсэн байна. Хамтран амьдарч байсан 21 настай найз сүхүүгээ зодож хөнөөсөн байж болзошгүй эргэсэлжлэгдэж байгаа алтан хүүгийн эргийг шүүх хурл өчигдөр дүүргийн эргээр анхаарсны 1-р шүүхэд болж шүүх хурлгүй эргийг хянан эхэлцээд нэмэлт мөрдөн байцаал буцаахан зөв гэж үзэн хэргийг буцаажээ.